Монгол улс төрийн тэргүүнээ сонгох сонгуулийн бэлтгэл ажлын эд бужигнаан дунд нэр дэвшигчдээс илүү их сонирхол татсан нэгэн хүн гарч ирсэн нь Дорж Зодогвигч нөхөр байлаа. Тэгвэл сүүлийн үед хамгийн хүнд хүрээд байгаа энэ Дорж Зодогвигч нөхөр чухам хэн бэ? Өөрийн нэрээ 2-3 удаа сольсон. Одоогоор өөрийгөө Дорж Зодог хэмээн нэрлээд байгаа энэ хүн юуны учир ийхүү гарч ирэв? Би Арай аймгийн гэрэлтэй байгаад Зүй аймгийн Батцайхан болоод удаж байгаа гэдгийг та мартахгүй байх юм аа. Ваа хараламаа. Тийм л дээ. Гэхдээ та тэр жилээс хойш 4-5 жил чом хаа ямар гэрчхэн газар оронд байж байгаа дэрэгтэй. Эргэн Дорж Зодог нь 1995 онд Дархануул аймагт амьдарч байхдаа хоёр хүний хамтаар дэлгүүр дээрэмдэж явсан хүнд гар юм байна. Тэрээр багаар нүрээ халахж дэлгүүрийн худалдагч бүсгүйг зодож гэмтээгээд эд хөрөнгө болон бэлэн мөнгөний хохирол учруулж улмаар тухайн хэрэгт ял авч байсан нь цаасан дээр буусан шүүхэн шийдвэр болон хамтран дээрэм хийсэн Төвшинбаатар хэмээх нөхөр бас гэрчилдэг. Эрхэм үзэгч та энэхүү мэдээллийг үзээд цочирдож байна уу? Тэгвэл Дорж Зодгийн талаарх асуудал үүгээр дуусахгүй. Тэрээр 2015 онд багш нар зүүж явахдаа өөрийн төгсгсөн ангийн нөхдийн уулзалтанд очоод нэгнийх нь үнэтэй гар утсыг хулгайлж байсан нь тогтоогдсон байдаг. Мөн PR-ын компани гэж зүйлийг байгуулж иргэдээс 70 гаруй сая төгрөг залилаад ор мөргүү арилсан гэх мөнгө алдсан хүмүүсийн гомдлууд ч бий. Ийм үл бүтэх гэмт хэрэгтэн нөхөр Баатар нэр зүүн хэн нэгний захиалгаар монголчууд бидний дунд яс хаяж хагаралдуулж байна. Энэ Дорж Зодог дээр 137 дугаар зүйл гэж зүйл амдаар эргүү үйл 137-оор эргүүс тагнуулын байгууллагатай шалгаж байгаа. Энэ бичлэг юмаа өөрийнхөө хийсэн үйлдэлийг зөвтгөх талаар нэлээд энэ сошиал ертөнцийг ашиглаад нэлээд олон янзын арга хэрэглээд янз бүрийн байдлаар бас ард иргэдийг төөрөгдүүлэх, хөдөлгөөний мэдээлэл цацах ийм үйл ажиллагаа явуулсан гэдэг. Үүнийг зохион байгуулад байгаа нь эргүүс шалгагчнаас хойш энэ хүн 6 хоногийн хугацаанд 2 хоног нь одоо иргэний хөдөлгөөний тэргүүлэгч гэж байсан Баасан гэдэг хүний гэрт орогнож тэндээсээ янз бүрийн байдлаар сошиал ертөнц рүү янз бүрийн мэдээлэл засаж ард иргэдийг төөрөгдүүлээд сүүлийн 4 хоног нь улсын их хурлын гишүүн байсан оюун гэрлийн гэрт 4 хоног байж энэ худал мэдээллүүдээ цацаж зохион байгуулалттайгаар түгээж байгаа нь тогтоогдоод байна. Улсын их хурлын 2016 оны ээлжид сонгуулийг эргэн санацгаая. 27 жилийн түүхт ардчилсан намын дийлэнх 2012-оос 2016 онд төр барьж байлаа. Ардчилын салхи төрийн хэр буртаг бүхнийг цэвэрлэн хэмээх ард иргэдийн итгэл дээр тулгуурлан гарч ирсэн ардчилсан нам энэ 4 жилийн хугацаанд монголчуудыг элгээр нь мөлхүүлсэн. Энэ л үед ард түмэн ямар сонголт хийснээ бүрэн ухаарч эргэлзэлгүй Монгол ардын намыг итгэл дүүрэн сонгоцгоож байсан. Яг энэ л үед нь ардчилсан нам үхэхдээ үхэр буга тавиг вихчээр 60 тэрбумын гих энэ бичлэгийг гаргаж ирж сонгогчдын саналыг татах амь тариагаа болгож байсан ч худал зүйлсэд үнц нь үгүй учраас салхин замхарсан. Удаагийн ерөнхийлөгчийн сонгуул болоод явж их энэ цаг хугацаанд бол энэ 60 тэрбум төгрөгийн асуудал бол дахин яригдж байна. За энэ 60 тэрбум төгрөгийн асуудлыг та бүхэн анзаараад үзэх юм бол ерөнхийлөгчийн сонгуул, орон нутгийн сонгуул, парламентын сонгуул болж байгаа энэ цаг үеүүдэд дандаа ил гарч ирдэг. Ил гарч ирж тухайн сонгуульд орж нэр дэвшиж өрсөлдөж байгаа хүмүүсийн нэр хүндэд халдах, олон нийтэд бас тодорхой хэмжээнд итгэл үнэмшил төрүүлэх тийм бодлого зорилтыг бол тавьж ажиллаад ирлээ гэдгийг бас та бүхэндээ хэлмээр байна. За ерөнхийлөгчийн сонгуулийн сурчлагаа эхлээгүй байсан цаг үеэс эхлээд энэ 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлыг бол янз бүрийн байдлаар олон нийтэд хүргэхийг бол хичээж ажилласан байна. Ардчилсан намын зүгээс. За ингэхдээ энэ дундаа ардчилсан намын бүлгийн хурлыг хийж бүлгийн хурал дээр бас тодорхой бичлэгүүдийг одоо зохион байгуулалттайгаар тасдаж, эвлүүлж олон нийтэд хүртэл болгож ажилласан байдаг. Магадгүй өөрсдийн зохиосон дүрмийн дагуу явж байгаа ийм сонгуулийн хар PR-ийн ажил явуулж байна. Харин одоо ерөнхийлөгчийн сонгуульд иргэдийн итгэлийг авч чадахгүй амь тасрах гэсэндээ 60 тэрбум хэмээх бохир PR-а ахин хэрэгжүүлж эхэллээ. Шуудхан хэлэхэд асар сайн зохиосон жүжигийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Халтмаагийн Баттулга мэрэгжлийн хэмжээнд хүртэл дэглэж байна. Баттулга бол ийм хэмжээний асуудлыг өөрийнх нь эсрэг боссон дуулиан болгоныг дарах хэрэгсэл болгож чаддаг гаргууд эрдэмтэй нэгэн. Үүнийг ч ард түмэн сайн мэднэ. Нэг хэсэг төмөр замын асуудал өндрөө аван дэгдэж Баттулгыг барьж итгэх шахахад тэрээр уяаны нохтой нийгэм рүү төрөхрөн мөн хэмээх асуудлыг үндэсний хэмжээнд босгож өөрийн асуудлаа нам даруулж байсан. Түгжил яшд дандаа хажуудгаа хавирга руу хутга шааж идэг хүн. Би тэрийг л ойлгохгүй.
Түгтэл чи яаж вэ? Эдэн адсаг нас болж хүн алах нэ. Их мөнгөтэй хэвлэг бодлож аваад хүсэн дуугаа захиалахад олон нийт түн дотор нь дагаж яаж хөлж болохыг гэдгийг л туршиж харж шít. Медиа гэдэг юм чинь хүний тархийг угаадаг хамгийн том юм баг. Энэ батлаг гэдэг хүний шунал яагаад ингэж дуустгүй юм? Харин одоо түүнийг төрийн тэргүүнээр сонгогдоход огт тохиромжгүй бас боловсралгүй нэгэн гэдгийг тод илтгэсэн офшор дансанд нуусан их хэмжээний мөнгө дэлгэгдэж нэр дэвшигчдийн халз мэтгэлцээний асуудал босоод ирмэгц 60 тэрбум гэх жүжигээ эхлүүллээ. Тэрээс гараад өглөө явж байгаа энэ тэр гүн цагтаа байж харин буугаад энэ юу болов вэ? Танаас дөрж зодод сонхор зогссон шүү дээ. Надруу зогссон шүү дээ. Тэрийг нөгөө лайваар үзсэн. Тэгээ би чинь дөрж зодын зургийг энэ чинь өглөө 2-3 хоног тэр бид дээр явж байгаа тийм. Тэгээд дөрж зод мөнгө байна. Би чинь тэрээс гараад өглөө явж байгаа энэ тэр гүн цагтаа байж харин буугаад энэ юу болов вэ? Танаас дөрж зодод сонхор зогссон шүү дээ. Надруу зогссон шүү дээ. Тэрийг нөгөө лайваар үзсэн шүү дээ. Тэгээ би чинь дөрж зодын зургийг энэ чинь өглөө 2-3 хоног тэр бид дээр явж байгаа шүү дээ. Тэгээд дөрж зод мөнгө байна. За энд юу болоод байна гэж энд мөнгө хязгаарлалтын ихч тэр хашааны цаана явж исэн чинь нүдэн нэгт харсан чинь тэр байшингийн цонхоор нэг гар дагалсан байгаа юм. Мөнгө хязгаарлалтын ихч шууд хэцнийхэн лайвыг хасаага гүйж очоод юу болоод байна тэгэхэд цагдаа нар цугласан байгаа юм. Үгүй яхав. Аль ч оронд сонгуулийг энэ мэд тактик байдаг ч ард түмэн үнэн мөнийг хизээд ялгаж салгаад өөрсдийн зөв сонголтоо хийсээр ирдэг нь жам ёсны үнэн юм. Харин одоо ард түмнээ боловсралгүй, хөгжилгүй мэтээр доромжил сууга Халтмаагийн Баттулга танд хатуухан хэлэх цөөн гэдэг үг байна. Өнөөдөр бид 21-р зуун хөгжил дэвшлийн хурдтай эринд амьдарч байна. Техник технологи нүд ирмэх зур хөгжиж байна. Монгол иргэдийн маань боловсрал энэ хэрээр зузаарсаар байна. Бид өнөөдөр дүрстэй видео бичлэг байтугай аудио дуу бичлэгийг хэрхэн зохиож, сансандаа хүртэл хэрхэн өөрчилж болдгийг дэлхийн хэмжээний уран бүтээлүүдээс харж, сонсож, үзэж байна. Таны хэлсэн нэг л үгийн хоолойг ашиглаж нэлээд урт яриагч хийж гэж болдог болсон дэвшилтэд эрен үед амьдарч байна шүү дээ Баттулга минь. Жохон өөдөө харж амьдрал та. Бид Монгол Ардын намын удирдлагуудын яриа бүхий аудио бичлэгийн эвлүүлгийг ийхүү өөрчлөлтөд амархан гэгч нь хийж гиснээ үзэгчид та бүхэнд толилоо. За одоо хэрэг их газрын дарга гэж доор нь одоо хэдүүн байна. Чи нэг YouTube хаана тоотон. За ингээд одоо тоотон бүгд ингэ залгаж гарцсан. Хөө одоо хүмүүс. За жишээ нь хууль эрх зүйн хэлцэх чинь те дарга нь байна те. Ингээд ард нь хэлцээний дарга байна, агш мэрэгчлэн гэдэг энэ энтэй бидээс харсан. Бүгдийг ингээд хараад тойргийн систем энэ 3-ийнхаа амиг л одоо тий авчин. Тэгэхээр яг нь бол энэ хүндэд бидээс ганцхан мөнгө хэлээ. Чи энийг л авах шүү те. Одоо яг тийм юм гараад байгаа байхгүй. 12 оны сонголт бид хэдэн гэсэн тэр мөнгө хаашаа орсон юм бэ? Би намын байрны гадаа ирээл тэгээд тэрэнд нэг зөвхтөө өгöd байгаа шүү дээ. Одоо хамгийн замбрааг байгаа л намзах байх шүү дээ. За жишээ нь хууль эрх зүйн хэлцэх чинь те дарга нь байна те. Ингээд ард нь хэлцээний дарга байна, агш мэрэгчлэн гэдэг энэ энтэй бидээс харсан. Бүгдийг ингээд хараад тойргийн систем энэ 3-ийнхаа амиг л одоо тий авчин. Тэгэхээр яг нь бол энэ хүндэд бидээс ганцхан мөнгө хэлээ. Чи энийг л авах шүү дээ. Одоо их тэр ямар нэгэн байдлаар өсөж гэж ойлгож зүйлж байдаг юм уу тийм ээ. Ийм зүйлүүд одоо хийх явдал нь зохиож. Зөв зөвтэй асуумыг хийх хэрэгтэй. Хичээж үлдээ. Одоо хамгийн замбрааг байгаа л намзах байх шүү дээ. Чих худалч нүд үнэн гэдэг энэ шүү дээ. Цөөхөн монголчууд бид хөгжлийн төлөө гүйж бус алхаж байгаач энэ мэт хөгжлийн жижиг алдаанд хууртахаас өнгөрсөн боловсрал мэдлэгтэй хэрэгэв. Ямар нэгэн байдлаар өсөж хувилдаж хууль бус зүйлж байдаг юм уу тийм ээ. Ийм зүйлүүд одоо хийх явдал нь бол зохимжгүй юм. Зөв зөвтэй алхмуудыг хийх. Дахин нэг сонсож үзье. Чи энийг л авах шүү дээ. Одоо их тэр ямар нэгэн байдлаар өсөж хувилдаж хууль бус зүйлж байдаг юм уу тийм ээ. Ийм зүйлүүд одоо хийх явдал нь бол зохимжгүй. Зөв зөвтэй алхмуудыг хийх хэрэгтэй. Хичээж үлдээ. Одоо хамгийн замбрааг байгаа л намзах байх шүү дээ. Тойрос одол түүний хийсэн баг. Энэ бол даргын яриаг хаанаас ирсэн олж ирсэн мэдэхгүй. Ганбаатарыг чадах уу, дарамтлах уу гэсэн тгийгээд миний хэлсэн буруу байгаа.
Ноён Халтмаагийн Баттулга таныг Монгол улсын төрийн тэргүүнээ сонгох ээлжит сонгуульд ард түмнээ энэ мэт доромжлохгүй шудраг өрсөлдөхийг хүсье. Одоо юухан байх вэ? Цөөхөн хоногийн дараа сонгуульч дуусна. Шударгаар өрсөлдсөн нэр дэвшигчдийн нэг нь сонгогдно. Угаа цэвэрлэх ус нь бол угаалгын номтог биш. Энэ бол цус уул байна гэдэг нь тодорхой. Монголчуудаа оргил худалдааны төвлөөр ирээрээ. За энгийн хүмүүс дэмжээд ирээд байна. Монголчуудаа бүгдээрээ гарья. Залуу. Толгойд нь бол бас юу ч хөл байхгүй. Харин тэр бол өдөр болгон ямар нэгэн мэдээ бол бэлдэх хэрэгтэй. Гидсэд хийж хэрэгтэй. Тэгэхээр бол тэр хүн бол ямар нэгэн газараас цалин авах хэрэгтэй болно. Тэгэхээр тэр цалинг нь нөгөө нэг шүүмжлэх ёстой этгээдүүд нь бол олгож байгаа шүү. Монголчууд сэрэг цаг болсныг өртөө монголчууд өнөөдөр бодох цаг болсон байна гэж хэлье. Ард түмэнд минь өөмэн самун эмх замбраагүй байдал дахин бүүд автагдаасай. Эвлүүлгээр эхийг эвдрэлцүүлсэн Монголыг сонгох уу? Харин ээлтэй төртөө эвлэлд нь нэгдсэн эвсэг Монголыг сонгох уу гэдэг эрхэм сонгогч таны мэрэгэн сонголт. Сонголт тань мэрэгэн байгээ. Хэлээрээ чадна шүү. Манай энэ Фэйсбүүкт 20 мянган дагагчтай нэг пост орууллаа. Нилээд хэдэн хүний толгой шууд иргэн итгэн. Фэйсбүүкт нэг элевчин байна. Нэг харахад гамин, нөгөө харвал бороо цагаантан болчихно. Тэр хахад бас өөр гарцж байгаа гэсэн. Ястаа нэг хэн шүү хангарт гой худлаа ярина да. Ухаа. Манай энэ эвлүүлгийн эрдэмт хоосгүй. Фэйсбүүкээр яваад байгаа юмыг урд хойно оруулаад 60-60-аар нь наагаад хүний дуу хоолойг наашлуулад цаашлуулад салгаад байдаг юмыг манай энэс хийж чадна. Компьютерийн өмнө сууж байгааг нь харахад хуйдэрсэн хүүх юм л ханддаг. Яла гинэ. Мундаг эвлүүлдэг гэр байх нэ. Хоёр чинь аль газрын цуурагчд вүлээ? Энэ хоёр энэ манай хойдлын PC-ийн тоглодог хүүхдүүд юм. Хаяа орж иж тараг бууддгийг. Зөв. Эр улсад хов жив хэрэггүй. Эрдэм номон сайн сур. Тэгээд томоо эр болцоогоод төрөөн барилцаарай. Эвтэй Монгол ялнаа. Нэг нь ялж, нөгөө нь ялагдаж байгааг үзэх, ташуураараа балбуулж тархиараа татуулж байгааг харахч багтаа. Гэхдээ энэ багтал миний чиний дундурыг дүүргэж дутуу гүйцэх юм уу? Ходод хоос хүүхэд нүцгэн гэр түлээгүй ихнэр нулимстай амьдрахын хажууд энэ багтал чинь юу юм бэ? Намууд бидний сайн сайхны төлөө ажиллах уу? Эсвэл намуудын сайн сайхны төлөө бид золиослогдох ёстой мó гэж өөрөөсөө асуу. Мегон бэнг болд намааг биш намаа л батна. Юунын тэр үнэн. Тэр нөхөр эрх барьж байгаа намаа сайн нэртэй үлдээж 20 оны сонгуультай мэд золгуулахыг л хүснэ. Ардын нам яаж сайн нэртэй үлдэх вэ гэхээр хямралаас гаргаж мань мэтийн амжиргааг сайжруулж ажил сайн нэр авна. Сайн муу хэлүүлсэн чи энэ засагтайгаа ойлголцоод л явна. Дэмждэг намынхаа хүнийг намчирган сонгоод амьдралаа тавьж туах уу? Амьдралаа бодож сонголт хийх үү? Тэгэд миний хувьд одоо бол бодож саналаа өндөө. Би улс төрчид чиг үлсгэлэн зарлангаа таргалж чадахгүй. Би бол хоол идэж байж л заддаг жирийн хүн. Ямартай юм үед өөрийнхөө хотоодыг одоо саналаа өгөхгүй өөр яах юм? Улс төрчид манийгаа үлхэн хуурна. Хотоод минь харин намайг уурдаг үлээ. Чи өөрөө чиний гэр бүл хожихоор байвал дургуундээ дургуун намдаа чамаагүй саналаа өг. Би инх болдод тийм сайн ч биш. Гэхдээ эргээд бодохноо инх болдод л явж саналаа өгнө. Надад нам биш. Миний амьдрал, миний үр хүүхэд илүү чухал.